Боловсруулалт хийх төхөөрөмж. Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн програм хангамжаас ирж буй командыг хүлээн авч гүйцэтгэх үүрэгтэй. Боловсруулалт хийдэг хоёр төхөөрөмж байдаг. Нэгд төв боловсруулах төхөөрөмж. Англиар Central Processing Unit буюу CPU. Хоёр шуурхай санах бай. Англиар Random Access Memory буюу RAM. Гол үүрэг нь компьютерт боловсруулах боломжтой болгон өгөгдлийг цуглуулж хөрвүүлэх явдал юм. Системийн блок буюу XP. Системийн блокод компьютерийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд суусан байдаг. Системийн блок дотор байх төхөөрөмжийг дотоод, гаднаас залгадаг төхөөрөмжийг гадаад гэж нэрлэнэ. Оруулах, гаргах, удаан хугацаагаар хадгалахад зориулсан гадаад нэмэлт төхөөрөмжийг туслах төхөөрөмж гэж нэрлэнэ. Системийн блокийн гадаад хэлбэр нь гэрний хэлбэрээс хамаарч янз бүр байна. Хэвтээ десктоп ба тавер хоёр төрлийн гэртэй системийн блок байдаг. Персонал компьютерийн дотоод төхөөрөмж. Их хавтан буюу motherboard нь персонал компьютерийн хамгийн том хавтан юм. Түүнд процессорыг шуурхай санах байтай холбодог гол шугам байрлал нь бас сувагч гэж хэлдэг. Их хавтангийн сувагт компьютерийн бүх дотоод төхөөрөмжийг холбоно. Их хавтангийн ажиллагааг микросхемүүд удирддаг. Их хавтан дээр процессор, математик ба логик үйлдэл гүйцэтгэдэг үндсэн микросхем, үндсэн шугам, компьютерийн дотоод төхөөрөмжүүдийн хоорондоо дохио дамжуулж байдаг олон суваг, шуурхай санах бай, компьютер ассан байгаа үед өгөгдлийг төр хадгалахад зориулсан микросхемүүд, тогтмол санах бай, компьютер унтарсан байгаа үед өгөгдөл удаан хадгалах зориулттай микросхем. Микросхемүүдийн багц компьютерийн дотоод төхөөрөмжийг удирддаг их хавтангийн үндсэн үүргийг тодорхойлдог микросхемүүд. Нэмэлт төхөөрөмж суулгахад зориулсан суурь байрладаг. Процессор буюу CPU. Компьютер болгон CPU буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тарих буюу персонал компьютерийн үндсэн микросхем юм. Түүгээр бүх тооцоо бодолт хийдэг. Процессор нь интеграл схемээр хэрэгждэг. Интеграл схем нь ойролцоогоор 20-г үржих 20 мм хэмжээтэй жижигхэн хавтгай хагас дамжуулагч ялтас гадуурай хавтгай гэртэй. Түүн дотор байрлах элементийн тооноос хамаарч интеграл схемийн хүчин чадал ихсдэг. Орчин үеийн өндөр технологи ашиглаж интеграл схем процессор дотор хэмжээний хувьд ердөө тэг 113 микрон хэмжээтэй асар олон тооны функционал элемент байрлуулж болно. Жишээлбэл процессор дотор ойролцоогоор 42 сая элемент байдаг. Процессорын гол тодорхойлогч шин чанар нь импульс, хэмнэлийн давтамж мегагерц, гигагерцээр хэмжигддэг. Импульсын давтамж хэдийн өндөр байна, компьютерийн хурд төдий чинээ өндөр. Тухайлбал 2000 мегагерц импульсын давтамжтай процессор секундэд төлөвөө 2 тэрбум удаа өөрчилж чадна. Intel 8086 процессорын тухай. Одоо энэ хүснэгтээс Intel 8086 процессорын хөгжилтэй танилцъя. 1978 оны 16 битийн 8086 процессор нь 29000 транзистор 5-10 МГц-ийн хурдтай байжээ.
Харин 1979 оны 16 битийн 8088 процессор нь 29000 транзистор 5-аас 9 МГц-ийн хурдтай. 1982 оны 16 битийн 8186 процессор нь 29000 транзистор 5-аас 9 МГц-ийн хурдтай. 1982 оны 16 битийн 8286 процессор нь 134000 транзистор 6-аас 16 МГц-ийн хурдтай. Харин 1985 оны 32 битийн 8386 процессор нь 275000 транзистор 16-аас 33 МГц-ийн хурдтай байжээ. 1989 оны 32 битийн 8486 процессор нь сая 400,000 транзистор 25-аас 100 МГц-ийн хурдтай байжээ. Intel Pentium процессорын тухай. Та энэ хүснэгтээс Intel Pentium процессорын хөгжлийн түүхийг харна. 1993 оны 32 битийн Pentium процессор нь 3,100,000 транзистор 60-аас 200 МГц-ийн хурдтай 16 кБ-ийн L1 түргэн санах байтай байжээ. Харин 1997 оны 32 битийн Pentium MMX процессор нь 4,500,000 транзистор 166-аас 300 МГц-ийн хурд 32 кБ-ийн L1 түргэн санах байтай. 1995 оны 32 битийн Pentium Pro процессор нь 5,500,000 транзистор 166-аас 200 МГц-ийн хурд 16 кБ-ийн L1 түргэн санах байтай байжээ. Харин 1997 оны 32 битийн Pentium 2 процессор нь 7,500,000 транзистор 233-аас 450 МГц-ийн хурдтай 32 кБ-ийн L1 түргэн санах 512 кБ-ийн L2 түргэн санах байтай байжээ. 1998 оны 32 битийн Celeron процессор нь 7,500,000 транзистор 233-аас 450 МГц-ийн хурд 32 кБ-ийн L1 түргэн санах байтай байжээ. Харин 1999 оны 32 битийн Pentium 3 процессор нь 28,100,000 транзистор 450-аас 1400 МГц-ийн хурд 32 кБ-ийн L1 түргэн санах 512 кБ-ийн L2 түргэн санах байтай. Харин 2000 оны 32 битийн Celeron процессор нь 28,100,000 транзистор 533-аас 1100 МГц-ийн хурд 32 кБ-ийн L1 түргэн санах 128 кБ-ийн L2 түргэн санах байтай байжээ. Intel Pentium 4 процессорын тухай. 2000 оны 32 битийн Pentium 4 буюу S423 процессор нь 42 сая транзистор 1300-аас 1500 МГц-ийн хурд 256 кБ-ийн түргэн санах байтай. 2002 оны 32 битийн Pentium 4 S478 процессор нь 125 сая транзистор 1300-аас 3400 МГц-ийн хурд 512 кБ-ийн түргэн санах Hyper Threadingтэй. 2005 оны 64 битийн Pentium 4 процессор нь 169 сая транзистор 2666-аас 3800 МГц-ийн хурд 2048 кБ-ийн түргэн санах Hyper Threadingтэй. 2005 оны 64 битийн Pentium D процессор нь 376 сая транзистор 2666-аас 3800 МГц-ийн хурд 4096 кБ-ийн түргэн санах 2 давхар Hyper Threadingтэй. 2007 оны 64 битийн Pentium Dual Core процессор нь 167 сая транзистор 1600-аас 2700 МГц-ийн хурд
2048 кБ-ийн түргэн санах хой 2 давхар хайпертредингтэй. 2006 оны 64 битийн Core 2 Duo процессор нь 291 сая транзистор, 1866-аас 3000 МГц-ийн хурд, 4096 кБ-ийн түргэн санах хой 2 цөмтэй. 2006 оны 64 битийн Core 2 Quad процессор нь 586 сая транзистор, 2400-аас 3000 МГц-ийн хурд, 12 МБ-ийн түргэн санах хой 4 цөмтэй. 2008 оны 64 битийн Core i7 процессор нь 781 сая транзистор, 2666-аас 3200 МГц-ийн хурд, 8 МБ-ийн түргэн санах хой 4 цөмтэй юм.